байцгаана уу найзуудаа. Би өнөөдөр уншсан номынхоо талаар маш чухал шинээр мэдсэн зүйлийг хэлэх гэсэн юм аа. Тэр нь болохоор биеийн илүүдэл чинь байгаа. Тэгээд бид нар болохоор дандаа хүмүүсийн биеийн яг ингээд тогтмол жингээсээ дандаа илүү ингээд хэтрүүлсэн жинтэй байдаг. Тэрний яагаад вэ гэхээр бидний хэрэгэлсэн нэг буруу хорт нэг зүйлүүд чипс, ундаа, зармаг мэт ингээд зүйлүүд нь бидрийг маш их таргалуулсан байдаг. Харин эсвэргээрээ тэр таргалтыг тураах ингээд бүтээгдэхүүн зүйлүүд нь болохоор нарийн ногоо, мах сүв, тараг тийм цагаан эдээ энэ бүтээгдэхүүнүүд маань байгаа. Тэгээд бас хэрвээ та ингээд илүүдэл жингүү бас тийм дутууч биш бол яг ингээд тогтмол зөв хооллоод өдөрт хамгийн ихдээ 3 аяг хоол, хамгийн багадаа 2 аяг хоол идэж байгаарай. Тэгээд ингэж хооллоо идэж ингэж яах юм бол өсөлтөнд маш сайн, ногоо маш их идвэл өсөлтөнд маш сайн, биеийн жин ч гэсэн яг ингэж өсөлтийг дагаад тогтвортой байгаад яг ингэж илүүдэл жинтэй болохгүй шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.